За багш нар маань ангийн журнал гэсэн хэсгээс дааж авсан ангийнхаа бүх мэдээллийг харах боломжтой. За хамгийн түрүүнд өдрийн эрт гэсэн хэсэг дээр за анги удирдсан багш нар оруулах гэсэн хэсэг дээр даран ангийнхаа өдрийн эрцийг оруулаад явах боломжтой. Энэ эрц маань SI систем рүү автоматар илгээгдэнэ. За илгээсэн эрц маань тийм гэж харагдана. За мөн адил энэ илгээсэн эрц маань менежер болон захирлын эрхтээр самбар хэсэг дээр харагддаг байгаа. Мөн хоол зүйч эрхтээр маань багшийн илгээсэн энэ мэдээлэл маань харагдана гэсэн үг. За хуваар гэсэн хэсэг дээр маань дааж авсан ангийн маань өдрийн хуваар маань харагдана. Энэ чинээс багш нар маань тухайн ангид маань ямар хичээл орох уу, хэдгээр цаг дээр орох уу гэдгээ хараад явах боломжтой. За сурсагч гэсэн хэсэг дээр дааж авсан ангийн бүх сурагчийн мэдээлэл маань харагдана. За тэмдэглэл судалгаа гэсэн хэсэг дээр маань багш нар маань тухайн сурагчийн төлөвшил хандлага болон ололт амжилт хэмтгэлэн тэмдэглэл судалгаагаа оруулж өгнө. За энэ чинээс нэмэлт гэсэн хэсэг дээр даран за тэмдэглэл судалгаа оруулах он сар өдрөө сонгоод ангиа сонгоод за ангийнхаа суралцагчаа сонгоно гэсэн үг. За суралцагчаа сонгон төлөвшил хандлагынхаа мэдээллийг оруулан хадгалах зарснаар тухайн сурагч дээр тэмдэглэл маань үзнэ. Энэхүү тэмдэглэл нь гар утасны аппликейшн дээр сурагч болон эцэг гэх хэрэгтээр аль алин дээр мөн адил харагдах байгаа. За дараа нь үнэлгээ гэсэн хэсэг байгаа. Үнэлгээ гэсэн хэсэг дээр маань ангийнхаа үнэлгээний нэгтгэлийг харах боломжтой. Нэгтгэл харах гэсэн хэсэг дээр даран хагасчлалынхаа дүнгийн нэгтгэлийг сурагч болгоноор нь хичээл бүрээр ингээд шүүгээд харах боломжтой. Нэгтгэлээ хэвлэх болон Excel файлаар татаад авах боломжтой.